Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аяны хүрээнд Дундгой аймаг дахь Монгол банкны салбараас Говьсөнбөр аймагт ажиллалаа. Монгол банкны санаачлагаар манай улсад анхудаа санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах чиглэлээр хэрэгжиж буй энэхүү аян нь нийт санхүүгийн салбарыг хамарч байгаа бөгөөд уг аяныг Монгол банк түүний орон нутаг дахь хилтэс салбар банкуд, сангийн яам, санхүүгийн зохицуулах хороо, шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Монгол ипотекийн корпорац, Монголын банкны холбоо, хадгаламжийн даатгалын корпорац, бичил санхүүгийн хөгжлийн сан, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран 2018 оны 1-р сарын 2-ны өдрөөс 5-р сарын 31-ний өдрийг дуустал 5 сарын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөд байгаа гинэ. Энэ ажлын хүрээнд Дундгой аймаг дахь Монгол банкны салбараас Говьсөнбөр аймагт үйл ажиллагаа явуулдаг нийт санхүүгийн байгууллагууд болон санхүүгийн харилцаанд оролцогч иргэдэд аяны зорилго, ач холбогдлын талаар танилцуулснаас гадна иргэдэд хэрэгтэй мэдээллийг өгч ажиллалаа. Энэ аяны хүрээнд буюу дэлхийн хэрэглэгчдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулаад Дундгой аймаг дахь Монгол банкны салбараас Говьсөнбөр аймагт үйл ажиллагаа явуулж байгаа санхүүгийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудтайгаа хамтарч бид таныг сонсон нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. За өдөрлөгийн гол зорилго маань хэрэглэгчдэд санхүүгийн мэдлэг олгох, тэдгээрийн эрх үүрэг хариуцлагыг нь ойлгуулах, тэгснээрээ өөрийгөө үүсч болох эрсдлээс хамгаалахад энэ өдөрлөгийн зорилго чиглэгдсэн. За өдөрлөгийн үеэр арилжааны банкуд маань харилцагчдаас их гомдол гарч санал гомдол гардаг асууж байдаг гол асуултуудаар мэдээлэл өгсөн. За энд бол зээлийн мэдээллийн сангийн талаар, за дээр нь хадгаламж, зээл, сахин бүтээгдэхүүнийг хэрхэн сонгох вэ? Сахин орчноос өөрийгөө яаж хамгаалах вэ? Гэрээг яаж байгуулах вэ? Гэрээг байгуулахдаа юуг анхаарах вэ? Зэрэг асуудлаар арилжааны банкуд маань харилцагч иргэдтэй мэдээлэл өгч ажиллаа. За дээр нь биднээс орлого зарлалын хуваарлтын талаар бас тодорхой мэдээлэл өгсөн. За манай иргэд бол тодорхой хэмжээний иргэн өрх бүр өөр гэсэн орлогоо олж идэг. Тэр хуваарлалтыг биднээс зөв хийх ёстой байдаг. Өнөөдөр манай иргэдийн маань хэрэглээгэн би хүслээрээ худалдаа авалт хийж гэнэ үү? Хүслээрээ худалдаа авалт хийж гэнэ үү гэдгийг хяндаггүй, өрхийн төсвөө хийдэггүйгээс болоод манайх үргүй зарлыг маш ихээр гаргадаг. Ингэснээр биднээс тодорхой хэмжээний хоримтлал бий болгож чаддаггүй. Мэдээж тодорхой хэмжээний хоримтлалтай бий болсон хүн бол тодорхой хэмжээний бага хэмжээний зээлийг авахгүйгээр өөрийнхөө санхүүгийнхээ асуудлыг шийдчих боломж байдаг. Тэгтэл манайхан ерөөсөө юу ч байсан зээлээр асуудлаа шийдэх гэж ингэж ярьдаг. Тийм учраас тодорхой хэмжээний хоримтлалтай болооч. Тийм учраас зарлаан зөв хуваарлж сураач гэдэг чиглэлээр бид бас сургалт мэдээллийг нэлээд дэлгэрэнгүй өгсөн. За зээлийн мэдээллийн сан гэдэг талаар ойлголтыг би бас нэмж өгье гэж бодож байна. За зээлийн мэдээллийн сан гэдэг бол тухайн харилцагч таны санхүүгийн сахилга батад тавьсан үнэлгээ гэж ойлгоход л ерөнхийдөө ойлгомжтой. За мэдээж зээлдэгч маань аливаа байгууллагатай санхүүгийн гэрээ байгуулдаг. Тэр гэрээнийхээ үүргийг биелүүлээгүйгээс болоод тухайн зээлийн мэдээллийн санд муу гэсэн үнэлгээ авдаг. Энэ үнэлгээ маань 6 жилийн хугацаанд хадгалагдаж идэг. Тийм учраас харилцагчд маань хаа газар санхүүгийн үйлчилгээ авч гэрээ байгуулсан тохиолдолд үүргээ сайн хэрэгжүүлж байхгүй л энэ дээр үнэлгээ нь муу болдог. Ингэснээр харилцагч өөрөө би энд мэдэхгүй байж байгаад ийм үнэлгээ авчихлаа. Би одоо энийг яаж засах вэ? Арилжааны банк зээл олохгүй байна гэдэг асуудал гарч ирдэг. За арилжааны банк маань зээлийн мэдээллийн санд муу түүхтэй зээлдэгчид зээл олохгүй гэсэн хууль байхгүй ч тухайн зээлдэгч бол санхүүгийн сахилга бат тааруухан нөхөр юм байна. Энэ нөхөр манайхаас зээл авчихвал одоо зээлээ төлөхгүй бас адилах ингээ хугацаа хэтрүүлэх болов гэдэг үднээс зээл олгох шийдвэрт нь гол нөлөө үзүүлдэг ийм үнэлгээ учраас энэ тал дээр манай харилцагч нар бас сайн анхаарах ёстой. Аяны хүрээнд хийгдэх үйл ажиллагааг нэг талаас санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд зориулан авч буй иргэн болон жижиг бичил аж ахуйн нэгжүүд нөгөө талаас санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид рүү чиглэсэн байдлаар зохион байгуулна. Тухайлбал санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ мэдээлэл өгөх аргачлал, санхүүгийн хэрэглэгчийн хувийн мэдээлэл, аюулгүй байдал, түүний хамгаалалт, санхүүгийн хэрэглэгчийн гомдлыг шийдвэрлэх, төлбөрийн карт, түүний зохистой хэрэглээ, аюулгүй байдал, орон сууцны ипотекийн зээл, зээлийн мэдээллийн сангийн тухай зэрэг орж байгаа юм а.
Эрүүл мэндийн даатгалд иргэн бүрийг хамруулж, илрүүлж, оншилж эмчилнэ уран дор аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтнуудын зөвлөгөө болж өнгөрлөө. Аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөө 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр эрүүл мэндийн даатгалд иргэн бүрийг хамруулж, илрүүлж, оншилж эмчилнэ уран дор зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд сумдын засаг дарга нар аймгийн засаг даргын тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, эрүүл мэнд хариуцсан мэрэгжилтэн, мэрэгжлийн хяналтын газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч, эрүүл мэндийн газрын дэргэдэх эмч, эмнэлгийн мэрэгжилтний ёс зүйн салбар хорооны дарга, эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн эрүүл мэндийн даатгал хариуцсан мэрэгжилтэн, эм холбооны тэргүүн өрх сумдын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд оролцсон юм а. Тус зөвлөгөөнд 2017 онд эрүүл мэндийн салбарт гарсан ололт амжилт, тулгамдж буй асуудлын талаар илтгэл тавьж, нээлттэй хэлэлцэн 2018 онд хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагааны чиглэлээ танилцууллаа. Эрүүл мэндийн газраас сумдын засаг дарга нар өрх сумдын эрүүл мэндийн төвүүдтэй 2018 онд хамтран ажиллах гүйцэтгэлийн гэрээ, аймгийн нэгдсэн эмнэлгийн даргатай үр дүнгийн гэрээ, эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга нартай 2018 оны үр дүнгийн гэрээ зэргийг тус байгуулсан юм а. Их хүүхдийн эрүүл мэнд аймгийн зөвлөгөө болж өнгөрлөө. Их нэрэ хүүхдийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг хангах, хамгаалах ажлыг бүх нийтийн үйлс болгох, нийгмийн бусад салбарын хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зорилготой их хүүхдийн эрүүл мэнд аймгийн зөвлөгөөнийг 2 жил тутамд зохион байгуулж хэвшилсэн бөгөөд уг зөвлөгөөнийг 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр эрүүл мэндийн газраас зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймгийн сумдын засаг дарга, цагдаагийн хэлтэс, хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, аймгийн эрүүл мэндийн байгууллагууд удирдлагууд, аймгийн нэгдсэн эмнэлгийн тасгийн эрхлэгч нар, их баригч эмэгтэйчүүд, нэрэ хүүхдийн асуудал хариуцсан мэрэгжилтнүүд, тусламж үйлчилгээ үзүүлэгч эмч, их баригч нарын төлөөлөл оролцсон юм а. Зөвлөгөөний эхэнд аймгийн засаг даргын тамгын газрын дарга зөвлөгөөнийг нээж үг хэлж, нийт 4 байгууллагын 6 илтгэл хэлэлцүүлж, орон нутагтаа их нэрэ хүүхдийн эрүүл мэндийн чанар аюулгүй байдлыг хангах, хамгаалах ажлыг бүх нийтийн үйлс болгох, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулж ажиллах талаар санал солилцжээ. Говьсөнбөр аймаг дахь өмнө говьчуудын уулзалт золголт болж өнгөрлөө. Говьсөнбөр аймагт ажиллаж амьдарч буй Өмнө Говь аймгийн нутгийнхны уулзалт золголтыг Тэн унжлагт хэмээх шороо нохой жилийн сар шинийн баяртай хамттан энэ оны 3 дугаар сард зохион байгууллаа. Тус уулзалт золголтын арга хэмжээг аймгийнхаа хэмжээнд анхудаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой бөгөөд Өмнө Говь аймгийн уугуул, Говьсөнбөр аймгийн суугуул 70 гаруй иргэд оролцож нэг нутгийн ахан дүүстэйгээ танилцсан юм. Энэхүү уулзалт золголтын үеэр 40 жил уулзаж чадахгүй бие биенээ хайж явсан эгчдүүс уулзаж сэтгэлийн халуун дулаан өгсөө солилцсон баярлаж байсан нь уулзалтыг зохион байгуулсны ач холбогдлыг харуулж байлаа. Зан олон та бүхэнд энэ өдрийн халуун мэндийг илэрхийлээд 85 настай өгж байгаа миний ээж та бүхэдтэй сайхан золголт хийлээ. Их уялж байгаа болтой байна. Нутгийнхаа олон та бүхэдтэй баярын мэндийг хүргье. Зүүнээс 6 саяхан талбараа. Миний ээж энэ аймгийн зөвхөн одоо хахоо гэдэг газар нүтгэл байсан. Одоо насууд 85 насыг зоогдож байна. Тэгээд та нартай баярлж байгаа байна. Нутгийн халуун олон та бүхэдтэй энэ өдрийн халуун мэндийг хэвшүүлчихсэн юм байна. Би ч одоо юм нутгаас хараад одоо 40 жил болсон ч одоо аргагүй миний хүмүүс газар угаасаа Өмнө аймгийн зөвхөн байдаг шүү дээ. Нутгийн хаан та олон та бүхэдийг хараад ирсэн маш сэтгэл тогтолж байна. Нутгийн олон ах トゥ нар найзууд нэг хонхрын сайхан найзууд хамтаанууд ах トゥ нар цуглаж энэ сайхан өдрийг шинийн баярын золголтыг тэмдэглэж байгааг баярлж байна. Би өмнө хаан гурсны Бадар өвдмгийн олон огшин байтар энэ дээр одоо 40 жил амьдарч байна. 1994 онд л Говьсөнбөр аймагт ирж нэгдсэн эмнэлэгт анх халдвартын эмчээр ирж байлаа. Тэрнээс хойш олон жил боллоо. Манай гэр бүлийн хүн Өмнө Говь аймгийн Мандлоо сумын хүн. Мандлоо сум бас энэ орон нутагт Сүмбэр сум 32 дугаар бааз гэж яг үедээ ирж одоо 32 дугаар баазын тээврийн жолооч олон жил хийсэн. Үүний өмнө
Өмнөгов аймынхаа нутгийн зам олонд зар шинийн амин дэвшүүлье. Би манай гэрүүдэн хүн Өмнөгов аймгийн цогцтой сумын хүн. Би одоо хангай хүн. Тэгээ одоо гэрүүлийнхаа нутгийн зам олонтой одоо золголт хийхээр хийж байж байна. Ингээд өнөөдрийн золголж байгаа хүмүүстэй одоо Саршины мэнданд яа. Би Өмнөгов аймгийн Цогтгоо суманд төрсөн уугуул нутаг Цогтгоо, суугуул нутаг Ой сүмбэр сум одоо амьдарч байна. Энэ дээрээ нэг жил болж байна. Хотод нэлээд хэдэн жил болсон хөгжим үйлдвэрт ажиллаж байсан хоо. Одоо энэ тхийн хүн болоод ингэ байна. Энэ өнөөдрийн энэ өдрийн сайн сайхны намгалан бүгдээр нь айлтгая. Дүнтэй сайхан үлдсөөс одоо тарган сайхан хавржаа төлмөл анги тун бүгдээрээ сайн сайхан аваад одоо зумтайгаан сайхан золгоцоорой гэж өрөөё. За сайн байцгаана уу нийт Өмнөговчуудаа Говьсөнбөр аймаг дахь сар шинийн залгуутай нутгийн зовлонтой уулзтаас мэдчилж байна. Би Өмнөгов аймгийн Мандлаа сумын уугуул иргэд байна. Улаанбаатар хотод одоо 20 гаруй жил амьдарч байгаад Говьсөнбөр аймгийн Шивээ гом сумд ирээд 1 жил болж байна. Тэгээ жил болсныхаа ноднон энэ сар шинийн золголтыг анх зохион байгуулад хэсэг улсуудтайгаа нийлж анх Шивээ гом сумдаа зохион байгуулсан. За тэгээд энэ жилийн зохион байгуулалтыг одоо манай нутгийн Дасцаад лах маань тэгээд Цогтгоогийн Төмөрбаатар найз маань одоо эдгээр нийлээд зохион байгуулад Эрдэнэлэг эмчэнд их олон хүн байдгийг энэ уулзалтанд их таньж мэдэж авлаа. Тэгээ энэ манай энэ уулзалтын хамгийн өндөр настай хүн 85 настай Цогтгоо сумын өндөр настан тийм хүн байна. Төмөрбаатар ээж. Одоо тэгээд эмнэлэг сургууль энэ олон газар манай Өмнөговчууд тэргүүдэн мандаж явдаг юм байна. Тэгээд нийт сургуулсан нутгийн хаан зүүн олонд үргэлж одоо байнга уулзаж учирч нэг танилцж байхыг хүсэн өрөөё. Өнөөдөр манай Говьсөнбөр аймагт амьдардаг Өмнөговчуудын залгуул болж байна. Тэтгэл үнэхээр өндөр байна. Би өөрөө Өмнөгов аймгийн Номон суманд төрсөн. Энэ өстрээд нэг 20 жил амьдарч байна. Тэгээд манай чинь эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг. Би өөрөө нэг барилгын ажил хийдэг. Монгол улсын барилгачдын холбооны авраг барилгачдын цаалтай. Тэгээд амьдарч байна. Тэгээд та бүхэнтэй Өмнөговчуудаа баярын мэнд хүргэж сайн сайхан амьдраарай хүсэж та. За нутгийн хаан Өмнөгов нутгийн хаан энэ сайхан баярт ирсэндээ хүүхэн би баяртай байна. За би 11 хүүхэдтэй энэ Шивээ говьд ирээд 12 жил болж байна. Тэгээ би нутгаасаа гараад 12 жил болгоод би энэ бид хоёр ах 2 юм байна. Төлөвнийг би сургадаад 12 жил сургалсан. Тэгээд одоо өнөөдөр энэ дээр ийм сайхан нутгийн хаан энэ их баярт ирж би өнөөдөр уулзаж бид хоёр туйлын их баяртай байна. Ахын дүүс бид хоёр үнэхээр гоё. Миний сэтгэл багтахгүй байна. Миний одоо ах 2 бид хоёр ах 2-ийн хүүхэд байхгүй юу? Өмнөгов аймгийн Мандлаа сумын Тусанбатангийн Цээ Орлоо гэж юм байна. Тэгээ одоо энэ манай аавын дүүгийн хүүхэд юм байна. Тэгээд би бас нутаг орноосаа гараад олон жил болсон болохоор мэдэхгүй, танихгүй явдаа. Танихгүй ер нь би мэдэхгүй юм чинь тийм ээ. Энэ хүмүүс намайг сургуулиуд бас олон жил болсон юм байна. Тэгээ би сая ч гэсэн танихгүй мэдэхгүй байлаа. Нилээ ярьж өөрж ижил. Эгчтэй ах 2 хүүхэд гэдгээ мэдлээ. Тэгээ одоо би сайхан байна энэ нутаг орныхоо сайхан уулзалтанд ийм сайхан юм болж байна. Өндөр баяртай байна уу? Сайн байцгаана уу? Манай Өмнөговчүүдээ одоо бид өнөөдөр Говьсөнбөр аймагт ирээд одоо 20 гаруй жил болж байна. За энэ хугацаанд би хуваарь эрхлэх аж ахуй эрхэлдэг. Тэгээ одоо энд хүрэлцэн ирсэн Өмнөговчуудаа өнөөдрийн баярын мэндийг хүргэе. Хүрэлцэн ирж чадаагүй, хэл авч чадаагүй бүх хүмүүстэй дараа жил одоо бүгдээрээ хүрэлцэн ирэхийг урьж байна. Манай аймгийн уулзалт сайхан болж байна. Олон хүн оролцож байна, их баярлж байна. Энд ирсэн бүх хүмүүстэй аз жаргал сайн сайхан эрүүл эгөөгийг хүсэн өрөөё. Уулзаж очиж
анхудаа ингэж байдаг чинь маш сайхан байна. Одоо жил болгоод ингэж байвал одоо бидний шиг баярж байна. За та бүхэн сайхан шиндээ сайхан баярцаагаарай. Ер нь бол энэ Говьсөнбөр аймаг бол их олон аймагуудаас бүрдсэн, олон аймагуудын сумдаас бүрдсэн ийм олон зон олон ажилтдаг ийм аймаг юм аа. Мөн Говьсөнбөр аймаг дахь Өмнө Говь аймгийн нутгийн зөвлөлийг байгуулж тэргүүн болон гишүүдээ сонгон цаашид хийх ажлуудаа ярилцсан халуун дотн сайхан уулзалт золголт болсон талаар хүрэлцэн ирсэн зочид ярьж байсан юм а. Энэхүү ажлыг цаашид уламжлал болгон өргөн дэлгэр зохион байгуулж байхаа мөн Өмнө Говь аймгийн Говьсөнбөр аймаг дахь нутгийн зөвлөлийн гишүүд хэлж байлаа.